Урайхан бүх жомог. Эрт цагт Баруун Монголын олон ясны дунд хүч чадал барь тэнхээгээр гайхагдан явсан эрчүүл олон ажээ. Үүний нэг нь Бороо аймгийн олон далдарсан Урайхан бүх жомог юм аа. Угийн ядуу жомог амьдрахын эрхээр Урайхан амбны мал хариулан баг зовлооносоо өнгөрүүлэхдээ амбны харгас хатуу шудраг бус байдлыг биеэр мэдэрч өсчээ. Жомог 20 наснда Урайхан хошуу наадамд барилдаж шөвгийн дөрөвт амбны 3 бүхтэй үйлдээд тэднийг цуулан хайж төрүүлэхэд халзан толгойтой өрчгөр царайтай хатингэр биетэй өвгөн амбан ихэмсгээр ширүү харж үзүүрийн 2 бүхийг дахин барилдуулах хэмээн тушаажээ. Дахин барилдахад жомог амбны бүхийг 2 гарын үзүүрээр өргөж асрын өмнө нэрж ар нуруугаар нь тавиад буцахад наадамчин олон жомгийн хүч чадал бишрэн гайхан шуугилдаж байваа. Тэр үед Урайхан болон Баяд, Өөлд, Дөрвөд, Торгуудын олон хошуунд жомгийн зодогноос барих хүн байсангүй. Тэрбээр нэг удаа 11 сарын үед айлын эдждээр очиход нас бий гүйцсэн амбан шар төхөөрж байжээ. Шарын мах эвдэж байтал 2 морьтой хүн ирж минь тусаа мэдлэлцэн хүмүүсээс танай энүүгээр чөдөрч эргүүлсэн хээр морь өнгөрсөн үү гэж асууж гин. Байсан хүмүүсээс үдсэн хүний дуу гарсангүй. Тэгтэл шарын гуй салгаж суусан жомог өглөө тэр доор цагаан түнгийн цаана хойд хөлөндөө чөдөрч эргүүлсэн хээрмэр байсан гэж салгасан шарын гуй нэг гартаа барайтай чигээрээ заасан гинэ. Жомог нэг удаа амбны адуу дамжуулсан хэрэгт баригдан шийтэгдэн хоригдож байгаад хар гэрээс нь оргож Манжин хааны баруун мужид нь тэнэж байгаад Торгууд бангийн хорд цагтсан атны 5 салаа гэдэг уулнаас бууга гнэж морио чөдөрлөн байж дээр нь тавьж үүрээд бууга барьсаар уулнаас бууж яваад баригдан Торгууд банд хүргэгдэн иржээ. Ван нэр алдрыг нь асуувал Урайхан бүх жомог гэж нуулгүй үннээ хэлжээ. Тэгэхэд ван чи миний цагдсан газраас ан хийжээ. Үүнээс хойш битгий энэ ууланд явж байгаарай. Унган албат минь биш болохоор чамд ял оноохгүй, харин баруун амбанд мэдэгдэж хил чимээ ирэх хүртэл 20 цагдна гэжээ. Тэгээд таны албат жомог нь хар газарт хулгай дээрэмгийж амбан таныг үр төлбөрт оруулж магадгүй гэсэн зар бичгийг баруун амбанд явуулжээ. Тэд Торгууд бангийн хаас жомгийг авч Монгол шарын арьсаар ширлээд нутгийн зүг хэрэгжээ. Жомог замдаа төшөмлөөс тамхи татуулахыг хэд гуугаад өгөхгүй болохоор нь би эзэдий зарлиг төрийн цааз хүндэтгээд явж байгаа болохоос чиний гууртай барууны арьсанд баригдаж яваа юм биш гэж хэлээд цээж дурж хөлөө хүчлэн жийхэд ширэн тас язран урагджээ. Тэгэхэд төшмөл ам өршөө хэмээн өвдөг сөхрөн унахад би таны амийг гуугаагүй тамхиггүйсэн билээ гэж хэлээд тамхиг нь авч татаж байсан байна. Жомог баруун амбанд хүрэх замдаа ижилхэн 3 хар чулууг тулах хэлбэрээр байрлуулад дээр нь саахалт орчмын газраас том цагаан чулуу өргөж ирээд тавьжээ. Энэ нь одоогийн Ховд аймгийн Булган сумын 1-р бригадын нутаг өмнө цөөгийн ам гэдэг газарт буй. Энэ чулуун диаметрээрээ 1 метр гарan өндөр нь 2 метр орчим 2 ширхэг тоог амсраар нь нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнгийн хэлбэрийн чулуу байжээ. Нутгийнхан энэ чулууг жомгийн чулуу гэж нэрийдэж жомгийн ийм баруун амбанд аваачхад амбан гарыг нь гавлаж чи үнэхэрийн хүчтэй юм бол энэ гавыг эвдэл тэгвэл чамайг цаазнаас өршөё гэхэд жомог гавтай гарынхаа завсраар өвдгөө оруулж байгаад хүчлэн жийхэд гав тас өсөрч хугархай нь гэрийн ханны толгой тусахад ханны мод нь хугарч байжээ. Үүнийг үзээд амбан за жомог чи үнэхэрийн хүчтэй юм аа. Үүнээс хойш хар газар битгий тэнэж бай. Миний албат хошуу нутагт ямар нэгэн ч хэрэг хийсэн чамд цаазгүй гэж зарлиг буулган дархлан тавьжээ. Энэ цагаас хойш жомог насан эцэс боллоо төрсөн нутагт амьдарсан байна. Жомог одоогийн Баян-Үлгүй аймгийн хүн бөгөөд 1910 оны орчимд амьдарч байжээ. Бүгчүүдийн домогшин үлдсэн яриа таалагдсан бол лайк, шеэр дараарай. Бас subscribe дарахаа мартаваа.